тэгээд Тайланд бас Бангкоктоос мэдчилж байна. За Монгол руу буцах. Тайванаас буцаж яваа. Тэгээд Бангкокт нэг хоноод буцахаар алсан. Тэгээд орой жоохон юу яагаад нар буухаар нь гараад ирлээ. Тэгвэл сая онгоцны бодлоос ирэхэд айхтар халуун байсан. За Тайланд улс бол бидний хувьд тийм амар хол улс бол биш тийм. Ойрхон монголчууд маш их аялдаг улс. 66 сая хүн амтай яг зүүн өмнөд Азийн зүрхэнд олдон оршиж байгаа ийм сонирхолтой улс. За хаант засаглалтай гэдгээр нь монголчууд маш сайн мэднэ. За зөвхөн Тайландын Бангкок гэлтгүй маш олон энэгээр шаарах та. Яг нь ингэж гарыг гэж бодоогүй юм. За гарыг та. Бангкокоос гадна манайхан одоо сүүлийн үед нөө Пхукет, Паттайя гээд маш олон газраар аялдаг болсон. За энэ удаад бид нөгөө Бутан явахдаа ч гэсэн сая энэ одоо 3 сарын дунд зүүн Азийн аялалд бол Бангкок руу шууд нислэг байдгийг олж мэдсэн. Тэгээ Бангкокын шууд нислэг маань нэг талдаа 500 гаруй мянган төгрөг байсан. Би шоконд орсон. Яагаад тэгэхээр айгүй баярлалаа. Яагаад эн чинь тийм нөгөө бид нар шиг юм байнга аялдаг хүмүүст бол айгүй боломжийн үн ахгүй юу. Тэгээд энэ шууд нислэгээ бүр олон болгох юм бол энэ шиг бас бизнес хэлэх боломжтой байна да гэж харж ирсэн. Одоо нэг ийшээ гараад ингээд чигээрээ явахаар нөгөө том дэлгүүрүүдтэй турист гудамжууд нь байгаа. Яг ийшээ яваад байна гэхээр өнөөдөр Бангкокт ирснийх нөгөө Кинокуня гэдэг Японы дэлгүүр байгаа тийм номын дэлгүүр. Тэрний салбар энэ юун дотор парагон дотор байдаг байхгүй. Тэгээ тийшээ очиж нэг ганц хоёр сүүлийн үеийн ном юу вэ харах гээд явж байгаа. За Бангкок улсын эдийн засгийн хөдөлгөгч хамгийн том одоо хүч орлого олж байгаа зүйл нь бол мэдээж аялал жуулчлал дээр нь хөдөө аж ахуй. За Азийн гэлтгүй ер нь дэлхийн энэ жимсний бүтээгдэхүүний зах зээлд бол нэлээд томоохон тоглогч гэдгээр нь мэдэн тэгээд хөдөө аж ахуйгаар бол нэг одоо сүүлийн үед бас энэ нөгөө хүн ам нь их болоод тэр манай технологийн салбартай холбоотой бизнесүүд бас айгүй боломжийн байгаа. Энэ Бангкокт өөрсдөд нь бол одоо нөгөө e-commerce, онлайн худалдаа, фрилансинг үйлчилгээ гэх мэт одоо ийм ажлын байрууд, иймэрхүү бизнесийн төрлүүд маш их болсон. Онлайн худалдаа, цахим хүргэлттэй хоол моол гэх мэт нөгөө хүн амын давуу талыг ашиглаад хийж болох бизнесүүд маш их тэлж байгаа. За тэрийгээ дагаад ч гэсэн Тайланд улс маань янз бүрийн стартап innovation төвүүдийг маш их хүч хайж одоо юу яаж байгаа хөгжүүлж байгаа. За энэ ийшээ хойшоо явахаар нэг захарахгүй юм болоо явчлаа. Стрит фуд мод хувцас сунаар юм хүн зараад ах шиг байна. Би ч мэддэг газар руугаа л явъя шиг. За хүн одоо амынхан хүмүүсийнх нь онцлог бол ерөнхийдөө айдуу зөөлөн тэгээд айгүй олон нэг юм гадны зочд гадны хүмүүс их байдаг болохоор бүр ингээд гадныхантай яаж харьцахаа маш сайн мэддэг улсууд гэж хэлж болно. За Бутан руу явахдаа Бадмавит хоёр онгоцны бодлын ойролцоо буусан. Нөгөө нислэг маань юу гээд яа хоёлаа бас жаахан нөгөө том их нөгөө шахуу хөтөлбөртэй ажил руу явж байгаа болохоор хоёлаа нэг ядархгүй шиг унтаад явъя гээд онгоцны бодлоос нэг ойрхон буудлаад таксидаад нэг 200 баат манай Монгол мөнгөөр 20,000 төгрөгөөр таксиддаг тийм газар байсан аахгүй.
Тэгээ энэ удаад болохоор миний нөгөө сая 50-аас ирсэн нислэг маань ч өдөр таараад маргааш Монгол руу буцах нислэг маань бас өдөр учраас би хотын төвд буудал загсан. За ганцаараа явж байгаа болохоор бас нөгөө хитахан аюулгүй байдал талаасаа бодож их буудал захиалдаг. Яг 2-3 л бол хамаагүй л дээ. Ганцаараа болохоор эмэгтэй хүний нутагт ганцаараа юу штэ. Тийм утгаараа дандаа болж игэл их боломжийн үнэтэй хүн ихтэй байдаг тийм буудлуудыг сонгодог. Тэгээ би энэ удаа trip.com-оор буудлаа захиалаад боломжийн үнэтэй томоо өрөөтэй дуу шуугаан бахтай сургуулийн хажууд байрлалтай тийм буудлыг албаар сонгосон. Тэгээд буудлаасаа ийшээгээ Бангкокийн төв рүү ороход нөгөө онгоцны буудалтай холбоотой байгаа галт тэрэг байгаа. Тэр галт тэрэгээр Монгол мөнгөөр 40,000 төгрөгөөр яваад ирдэг. Тэгэхээр би нөгөө 40,000 шуушлаараа 4,000 төгрөг. Тэгээд ирэх очих нь 8,000 төгрөг би 40,000 төгрөг зарцуулах байснаас 8,000 төгрөгөөр ингээд тээврээ шийдчихээ. Энэ болохоор яг нөгөө өдрийн цагийн давуу тал ахгүй энэ ч тээврийн хэрэгсэл сайн хөгжсөн болохоор бас нэг давуу тал наа. Гэхдээ Бангкок маань дэлхий дээр байгаа нөгөө юу вэ? Төгжрлээр нэлээд дээгүүрт ордог. Хотын нэг төгжрүүл бас амар төгжрнэ энэ чинь. Би дээхэн үед бас нэг экспод оролцох гэж, хуралд оролцох гэж ирээд нөгөө экспо маань баг хотын захад байж байгаа. Тэнцэнээс хотын төв рүү орох гэж та бөө юм болж илээ. Нөгөө машин маань явж өгдөггүй, галт тэрэг цууцсан байсан бол хамаагүй амархан байж дээ гэж бодож тухайн үед тэр нөгөө Бангкоктэй амар төгжрлийг яг өөрийн биеэр нь 2-3 удаа мэдэрчээсэн. Тэгээд тэрнээс хойш заастаа юу ч болж ийсэн. Ойрхон газараа талах чи хол газараа болоод метронд юм уу галт тэрэг цуучвал хамаагүй дээр юм байна да гэдэг сонголттой болсон. Тэгээд мэдээж энэ олон сая хүнийг багтааж шингэн гэдэг бол бас нэг тийм амар бишээ. За Тайланд улсаас нөгөө жимсний хаан дүрийн гэх те одоо монголчуудын хэл зайсны өмхий жимс энэний бас их орн. Тэгээд ургац хуран авах улирлууд байгаа. Тэгээд жимс янз бүрийн одоо сонин хачин бидний одоо Монголд иддэггүй хоол хүнсийг олж идэг гэх юм бол Тайланд бас их сонирхолтой газар. Тэгээд өмнө нь бол одоо яг манай монголчууд бол Тайланд руу 30 хоногоор визгүй шүү дээ. Бусад улс орнууд байгаа. Нөгөө өөр арай нэг өөр өнгийн паспортууд арай хүчтэй паспортууд арай хүчтэй орны хүмүүст 60 хоногийн виз өгдөг байсан бол одоо тун удахгүй энийгээ буцаагаад 30 болох гэж байгаа гэдэг. Ягаад гэхээр нөгөө өөр улсын хүмүүс ирээд одоо гэрээ контракт хийхгүйгээр байр түрээслэх, хууль бусаар ажил хийх ч гэдэг юм уу те иймэрхүү юмнууд айгүй хилэрж байгаа. За ингээд нөгөө гадны хүмүүс мөнгөтэй хүмүүс ийм олон хоногоор ингэж орж ирж амьдрах нь өөрөө дотоодын хүмүүсийн амьдралд их нөгөө сөргөөр нөлөөлдөг. Байрны үн нэмэгдэн, түрээсийн үн нэмэгдэн. Ингээд ирэхээр энэ өөрийнх нь бүс нутгийн залуучууд ч гэсэндээ одоо түрээсэлж амьдрдаг хүмүүс манай Монголд байдаг шиг зөндөө олон байгаа. Тэгэхээр тэдний хувьд их хүндрэлтэй болж байгаа. Дотоодын эдийн засгийг хамгаалах хэдийгээр гаднаас жуулчд одоо олноор орж ирээд мөнгө төгрөг авчирж байгаа ч гэсэн дотоодын эдийн засгийг хамгаална гэдэг бол бас айтайхан бас л ухаалаг бодож байна даа л гэж би яг тухайн үедээ бодож ирсэн. Тэгээд одоо юм болгон бас харагдаж байгаа шигэ тийм кул тийм бас гоё байдаггүй юм байдаг шүү. За байцгүй манайхан яаж зам гарах гэж байна. Дагаагаар авчихгүй. Яа, ингээд нөө локлуудыг дагаад явчихдээ. Би шууд дундуур нь эднэрийг дагаагүй утсан. Одоо угаасаа 5 дахь өдөр тэгээд яг ажил тарж байгаа цаг учраас угаасаа төгжрэлтэй байна. За энэ нэг надтай таарсан хэдэн гарууд гайх шиг за гарч дүүрсэн. Oh my god. За. Танар над шиг бит ингэж гараарай. Аюултай шүү. За.
Тайландд бас одоо мэдээс одоо жуулчдыг татах маш сонирхолтой олон юмнууд байдаг. Манай монголчууд нөө леди боёуд янз бүрийн үзүүлбэр шоу ихтэй гэдгээр нь сайн мэднэ те. Яавэцхо. Дээшээ гараа очил чигээрээ явахлаа. Яах бол гайхаад байна. Дээшээ очил ядаа сэрүүх алах. Нэг ч айхтар халууч юм алгалтай. Талаад юм гинэ. Нэг ч айхтар халууцаад байх юм чи гайгүй. Дагаад явчих. За монголчуудын Тайланд ирээд хамгийн их төлхөө үздэг юу болоод энэ нөгөө ус нь нөө заваар яваад захаар хийсдэг те тэр бас их сонирхолтой хэлбэр байдаг. За яг Тайланд ирж байгаа хүмүүс хүүхдэд дагуулж ирвэл амтны хүрээлэн их сонирхолтой байдаг. Заан унж болно те бар байхч жишээний бартай зураг авахулдаг могооч гэдэг юм те. Тэгээ сонирхолтой юмуд бол маш их байдаг. Тэр нь бүр багчууд тэ дагуулж ирэх юм бол энд Kidzania гэдэг айгүй хөөрхөн яг хүүхдэд зориулсан тийм парк шиг юм байдаг. Тэр нөгөө бүх төрлийн мэргэжлүүд байдаг, ажил мэргэжлүүд. Тэгээд тэр дотор ороод мөнгө аваад тэгээд тэндээ эмч олчныг үзээд, тогооч олчныг үзээд, галс өнөгч олж үзээч гэдэг юм уу те. Тэгээд цалин аваад асан цалингаараа юм хөдөлж аваач гэдэг юм уу. Аюу хөөрхөн газар өгдөө. Хүүхдүүдэд дагуулад ирэх гэх юм бол би Kidzania-г санал болгомоор байна. За тэгээ мэдээж халуун орон учраас усан паркууд бас янз бүрээрээ байгаа. За нэг яг нь миний зүгээр хувь хүний хувьд нэг боддог нэг зүйл. Би одоо Бангкок гэхээс илүү тэгэхээр Бангкок өөрөө онцлогтой л Тайланд бас өөрөө онцлогтой. Тайланд хэл нь бас яг тийм нөгөө харилцаа холбоонд бас яахгүй учраас англи хэлтэй улсыг илүү үздэг. Гэхдээ яг ингээд турист болоод энд ирэхэд бол ойлголцохгүй гэдэг асуудал бол байхгүй л дээ тий. За энэ болоод нөгөө хотын Бангкок хотын төвийн хамгийн завгүй гудамжуудын нэг. За ингээд тэрүүгээр дүүрэн гудамжны хоолнууд. За хоошоогоо ингээд чигээрээ яваад авах юм бол нөгөө юу байгаа. Том моолууд байгаа. Миний нөгөө орох гээд байгаа дэлгүүр маань тийм нэг байгаа моол дотор байгаа байхгүй би тийшээ л явах гээд байна. За тэгээд буддист ус хаант засагтай тэгээд хаасаагүй сүм байдаг. За бүр хөдөө өдөр очих юм бол Тайландын сүмүүд ямар гоё гэж бодно. Хүмүүс орж болно. Гэхдээ юугээ гутлаа тайлаад хүндэтгэл үзүүлээд ордог. Тэгээд маш гоё тийм цэвэрхэн гоё сүмүүд байдаг. Хэд хэдэн газраар очиж байхдаа бас хүмүүсийг дагаад би сүмд орж үзчихсэн. Ган одоо за тэнд нэг гэрэлтэй юу байна? Тийш очноо. Central World. Тэгээ монголчууд нөгөө Тайландд яг ингээд бизнес эрхлээд ингээд байдаг нь ховор байдаг болоод манайд одоо яг энэ Тайланд гоё хоолны газарч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл айхтар нээгддэггүй болов гэж би боддتي. За нөгөө Солонгост аягүй олон монголчууд байдаг болохоор тухайн орныхаа хоол ундны соёлыг бол ингээд аваад ирж байгаа байхгүй юу? Тайланд ч гэдэг юм уу те ийм нөгөө Зүүн Азийн орнууд цөөн учраас одоо яг энд байгаа шиг тийм хоолыг бид нар тэнд идэх гэх юм Монголд идэх гэхээр жоохон олдоц багтаа одоо Вьетнам хоолч гэдэг юм уу те тийм олон бол байдаггүй. Гэхдээ бол нэрсэр байд юм билээ. За энэгээр ингээ анар манар зарж байна. Central World-ийн гадаа нэг юм юу засцсан юм бэ. За нэг аюултай юм. Энд ирэхээр би одоо энд ч юм халуун орнод ирэхээр
Айгу хивэт. Таргалаад буцдаг. Тэгэл нөгөө айгу хөнгөн хоолнод болохоор жоохон байж байгаа л үлсөөл тэгэл дахиад хоол идмээр санагтаад. Muslim Thai street food нэ. За эндээс нэг юм олж иднэ. Гэхдээ номын дэлгүүрээ чад чад. Энэ гой нөгөө өнтөцтэй хоргож шүү дээ. Хоолнч тэгээ нэг тийм хэцүү биш л дээ. Амархан тэгээд дураад гомн нэмээд эсвэл удаан нэмээд тэгээд янз бүрийн шаснаас хийсэн амтлагчудаар амтлал. Тэгээд би Тайланд хоолнд дуртай дуртай. Oyster. За ингээ багцлаа зараад ах шиг. Тэгээ шүл болгоод юм хуургаад ингээд. За юу цэшгээ би дэлгүүрлүгээ орчоод гарч ирнэ. Анарын juice гой харагдаад байна. How much this one? 100? Okay, so гэнэ. Okay, have a come back, okay. Таарч энийг гоо нэгдсэн дэше гараад яваа авах. Hello. You get many madam? Coffee. One is 100. 100 baht. One, right? Yeah. Okay. 100. Нэг гоцгор нь Chicken. тийм байна. 10,000 төгрөг гэнэ. Okay. Энэ нөгөө нэг яг юуны хажууд байгаа болохоор том мол дэлгүүрийн хажууд байгаа болохоор жуулчдыг энд бол жуулчдлаа ирнэ шүү дээ. Локлууд бол буюу хотгийн хүмүүс бол арай өөр газар тайсан. Юмнууд нь 2 дахь илүү үнэтэй байна. Тайланд ер нь бол юмны юм гайгүй байсан. Тэгээд ковидын дараа бас нэмэгдлээ гэхэд тэгээ манай Монголын хэмжээнд л очиж байгаа юм да. За нөгөө хаагаад исэн номын дэлгүүрээ олоод ирлээ. Эндээс нэг ганц 2 ном үзчихэд гараад хоол идээд тэгээд бодлого явна да. Сайн нөгөө гадаан нөгөө мол юу food street байсан газар чинь байна. За ямар ч бас нэг ном нөгөө хараад исэн ном авчлаа. Энэ 2024 онд гарсан айгу боломжийн ном байсан. Би хэд хэдэн хүмүүсийн ревювийг уншиж байгаад энэ Flug гэдэг номыг авах гайд ирсэн. Тэгээд жижигхнэрээ байна. Томор одоо нөгөө ялангуяа Америкийн номын дэлгүүрээс ном авахд амбаа юм том хэлбэрээр байдаг. За Аз руу наашаага Япон, Тайван энэ зүг рүү ирэхээр нөгөө хүмүүст аягүй гоё нөгөө хард копи гэдэг шиг ийм томоор нь жижигээр нь санал болгодог. Тэгээд жижигийг авчлаа. Тэгээд дараа нь та бүхэндээ энэ ямар ном байсныг хэлж өгнө. За айхтар чанга газар өгөөс утас нэг юм будаа аваад яа. За Бангкоктоор аялсан богинохон аялал маань ингээд дуусч байна. Fried rice and hot dog.